Манай байгууллага нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлдэг. Бид бурхан болоочийн холбогдох бичиг баримт болон өвчний түүхийг зайлшгүй бүртгэдэг. Төв гандан болон багшийн дээд салбар дээрээ алтан сав буюу шинжээ нээх номын өргөтэй. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр төв гандангийн зурхаж ламыг номын өргөнд залах боломжтой байдаг. Бид бурхан болоочийн ар гэрийн захиалгын дагуу эсгий, хамбан, модон, сэлбэртэй модон зэрэг хайрцагуудыг сүүлийн үеийн дэвшилт технологи ашиглан өөрсдийн үйлдвэртэй үйлдвэрлэж байна. Манай байгууллаганд сүүлийн үеийн дэвшилт технологи ашиглан бурхан болоочийн алдар нэрийг хөршөө дурсгал дээр мөгжүүлдэг. Барилтад цэцэрлэгт хүрээлэндээ салхаас гүйцэтгэх хүндэтгэлийн А болон Б танхимтай. Хүндэтгэлийн А танхим нь Христ болон бусад шашинд зориулж орчин үеийн хэв шинжийг агуулсан тогтжуулсан. Хүндэтгэлийн Б танхим нь буддын шашны хэв шинжийг агуулсан амар амгалангийн өргөө болон тогтжуулсан. Бид барилт цэцэрлэгт хүрээлэндээ Монгол улсад анх удаа давхар шүүлтүүртэй байгаль орчин дээлтэй хөрс бохирдуулахгүй эко чандралах үйлчилгээний төвийг бүтээн байгууллаа. Энэхүү технологи нь олон улсын стандартад нийцсэн байгаль дээлтэй аюулгүй ажиллагааг бүрэн хангасан орчин үеийн төгс шийдэл юм. Хүндэтгэлийн АБ танхим Монгол ёс уламжлал шингээсэн бүрэн сэлбэртэй 8 хантай гэрт салах ёсоо гүйцэтгэж болох бөгөөд бурхан болоочийн чандрыг хүндэтгэлтэйгээр соврганд залах, хананд залах, хөрсөнд залах хэлбэрээр оршоон хадгалж байна. Орчин үеийн хотжилт завгүй амьдралын хэмнэлд бидэнд талигаачийн цагаалга, хоол цаг бэлдэх шаардлага тулгардаг. Тэгвэл бид энэхүү асуудлыг шийдвэрлэж, үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай нөхцөл бүрдүүлэх зорилгоор гал тогооны бүхэл хэрэгцээ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон явуулын гал тоогоо үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Манай байгууллага нь үйлчилгээ, үйл ажиллагаагаа үргэлж сайжруулж, шинжилж ирсэн бөгөөд бурхан болоочийг эцсийн замд нь нэр төр, хүндэтгэлтэйгээр хүргэх зорилгоор тусгай зориултын туулах чадвар сайтай хүндэтгэлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү зориултын хөлгүүд нь байгалийн ямар ч нөхцөлд найдвартай бөгөөд орон нутаг руу ч бурхан болоочийг тээвэрлэх боломжтой.